жижиг таамаглаад сая бас ажиллаад ирсэн байна. Энэ бол нүүрсний хургай. Жижиг таамаглаад ч гэсэн сулгаад өөрлөж гэдэг одоо. Та ажиллаад ирсэн өөрөөс дүн мэдээлэл өгчтэй. За засгийн газрын 450 дугаар тогтоолын дагуу Бөмбөг аймгийн цогцлын суманд очиж ажиллаад ирлээ. Нэн тэргуунд бүрэн эрх төлөөлөгчийг ажилд нь оруулж компани удирдлагыг бас одоо бүрэн хэмжээнд хяналтанд авсан гэж ойлгож байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх үү гэдэг асуудлуудаар газар дээр дүгнэлт хийж хэд хэдэн чиглэлүүдийг одоо чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар засгийн газарт өнөөдөр бас танилцууллаа. Нэгдүгээрт хөндлөнгийн одоо экспертүүдийг оруулж тэсэлгээний ажил, уулын одоо ажлын олборлолт, за мөн одоо холбогдох уулын ажлын төлөвлөгөөнүүдийг харж үнэхээр одоо Эрдэнэс 5 толгой буюу төрийн өмчөлт аж ахуй нэгж 5 толгой хувьцаат компани хоёрын хооронд үүсэж байгаа энэ мөрөгцгийн асуудлууд, ашиглагдсан, хулгайлагдсан, ачигдсан, хулгайгаар ачигдсан гэдэг асуудлууд үнэн бодтой эсхийг хөндлөнгийн экспертүүдийг гаргаж тогтоох. Хоёрдугаарт нүүрс шатсан гэж нэг хэсэг нь ярьж байгаа, эсэлдсэн гэж нэг хэсэг нь ярьж байгаа. Тэгэхээр энийг зөвхөн тэр компани одоо инженерүүд хэлснээр бид асуудалд хандах ёсгүй. Тийм учраас хөндлөнгийн экспертүүдийг оруулж, хөндлөнгийн геологчид, инженер тэргийн ажилтныг оруулж яг одоо шатсан юм уу, эсвэл эсэлдсэн гэдэг нь үнэн юм уу? Эсэлдэл гэдэг бол хэдэн сая жилийн турш газар дор өөрөө бүрлддэг асуудал. Ухаад гаргацсан нүүрс эсэлдэн гэдэг бол өөрөө олон сар жилийн турш салхин дарамт одоо эсэлдэх ийм процесс явагддаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд ялгаа асар их бий. Тэгэхээр үнэхээр одоо тэнд ямар одоо нөхцөл байдлууд үүссэн гэдгийг бид гэхээсээ илүүтэй хөндлөнгийн экспертүүд ярих хэрэгтэй гэж. Гуравдугаарт бүгд найрамд хятад ард улс бол бүх гэрээгээ бүртгэдэг. Тэгэхээр бүртгэсэн гэрээний одоо дугаар маш чухал. Манай одоо гайлд ирж байгаа мэдээлэл доод одоо хөлдийн тоон дээд шатанд очиод гайлд бүртгэхтээрээ хятад улсын гайлын бүртгэл манай гайлын бүртгэл хоёулаа зөрдөг гэдэг. Тэгэхээр энийг бол бүгд найрамд хятад улсаас холбогдох байгууллагууд ирээгээ татаж аваад гэрээ тулгаснаар үнэхээр одоо яг яриад байгаа орлого нь орж ирсэн балансыг тусгацсан орлогын дагуу борлуулалт хийгдэж үү эсвэл зөрж гэнэ үү гэдэг бол маш тодорхой бол. Энээс гадна хөндлөнгийн олон улсын аудитын байгууллагыг оруулах хэрэгтэй. За мөн одоо энэ гэрээний дагуу бид нар 5 толгой компани үйл ажиллагаа зогссон байхдаа бүгд найрамд хятад улсын бас том өөрийн экскаватор оруулж нүүрс олборлсон, хулгайгаар олборлсон гэдэг асуудал. Энэ бүтээгтээ үнэн үү юу гэдэг хуулийн хяналтын байгууллагууд бас тогтоох хэрэгтэй. За цаашлаад бол бас одоо бусад маркшитрийн хэмжилтийн уулын ажлын хэмжилтүүдийг мэргэжлийн байгууллагууд хийх хэрэгтэй. Ингээд энийг маш богино хугацаанд хийж энэ засгийн газрын одоо хууль бус үйлдэл, хулгай дээрэм, за одоо төрийн өмчийг бүргүүлж авсан асуудлаас гадна олон нийтийн одоо татварын иргэдийн татварын эрх одоо татвар төлөгч иргэдийн эрх ашигыг хамгаалах, олон нийтийн дунд эргэлзээ үүсэж байгаа асуудалд нэг мөр цэг тавих. Засгийн газар өөрсдийнхөө одоо хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа хэмжээний хүрээнд энэ төрийн орон нутгийн өмчийн буюу төрийн өмчийн 51 бүгдийг хяналт тавих. Цаашлаад хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг одоо ил тод нээлттэй болгох, олон нийтэд мэдээллийг ил тод хүргэдэг байх. Хамгийн гол эргэлзээтэй асуудлын дотор бол одоо 5 толгой компани нийтдээ 58 мянга орчим га газар буюу нийт 5 толгой бүлэг ордын 95.5% дээр үйл ажиллагаа явуулж байгаа. За Эрдэнэс 5 толгой компани. 5 толгой хувьцаат компани 0.4% буюу 269 га газар дээр нийт 219 сая тонн нүүрсний нөөцтэйгээр ингэж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ төрийн өмчийн 5 толгой компани газар дээр дотор одоо энэ орон нутгийн өмч 5 толгой компани үйл ажиллагаа явуулдаг. Энэ хоёр хоорондоо орц гарцаар нэг байдаг. Тэгэхээр хэнийх нь нүүрс ямар одоо хэмжээтэй хизээ гараад байгаа гэдгийг тодорхой одоо хянах асуудал бас их сул байна гэж хэлж байна. Нөгөө талаараа нүүрсний сорьц гарц зүйн асуудлууд байж байгаа. Нүүрсний чанарын асуудал байна. За орон нутгийн өмчийн одоо компани нүүрсний чанар өөрөө сорьцын хувьд бол доогуур байдаг гэж яригддаг. Гэтэл манай төрийн өмчийн одоо энэ хувьцаат компанид Эрдэнэс 5 толгой нүүрсний чанар сорьц өндөр байдаг гэдэг.
байгаа зорчууд хоорондоо гаргаж байгаа нөөцтэйгээ зөрдөг асуудал бас байна. Тэр энэ бүгдийг нэгтэл шалгаж цааш нь одоо богино хугацаанд энэ бүх одоо асуудлууд дээр хулгай хийсэн бол тэрийг нэлт тод болгож, хууль зөрчсөн бол тэрийг одоо нэг мөр болгож, хэрвээ зөрчөөгүй ямар нэгэн буруу зүрх ойлголт байгаа бол нэгтгэж хаана энэ асуудлыг нэгэн яралтай цэглэхгүй бол Эрдэнэс 5 толгойч бай, 5 толгой уучаад компанич бай, Energy Resource ч бай, аль аль нь манай улсын эдийн засагт одоо чухал үүргийг үүсгдэг ийм компаниуд учраас энэ үгэн дээр одоо нээлттэй арга хэмжээг түрүүн шуурхай авч ил дод болох ёстой. Орнуудын хаан болохоор 18 онд мөрөгцөн болох гэсэн юм. Болсон шүү дээ. Тоглоом бүр хэлжсэн энэ хэрэг буцаж удаа үүсэхгүй. Тэгэхээр одоо энэ үеэр төлөөлөгч томилдог асуудал бол яг энэ мөрөгцөг буюу 340 мянган тонн нүүрс шатсан гээд байгаа, эсэлтсэн гээд байгаа. Эсвэл одоо хоорондоо өвлөг авлагтай байсан одоо ч явж байгаа өвлөг авлага нь явж байгаа гэдэг. Тэгэхээр энийг л тодорхой болгох гэдэг. Энэ нь өөрөө бидний олон нийтийн хувьд бол нэгдүгээр хэрэгжээ тайлбарлана. Хоёрдугаар үнэхээр хууль зөрчиж одоо ямар нэгэн байдлаар энэ олон нийтийн өмч баялагийг шамшигдуулсан бол хариуцлага хүлээх одоо бүр нотлогоо болно. Гурав хэрэгэлзээг тайлбарлана. Дөрөвт энэ төрийнхэн ч хувийнхэн ч компани нэгжүү цаашаа ямар нэгэн үл ойлголцолгүй олон нийт үл итгэх асуудалгүйгээр цаашаа бүх шатнд явуулахгүй бол энэ өөрөө 10 гаруй жил ийм маргаантай яваад ирсэн асуудлууд. Энэ маргааныг болоод эцэтгэхэд хин нэгэн хүн хэсэг бүлэг одоо албан хаагчид биш, мэрэгжлийн олон улсын санхүүгийн, гүйцэтгэлийн, геологийн, олборлолтын мөн одоо энэ чиглэлийн бүхий экспертүүдийг оруулж яалтаа тогтоох ёстой. Өнөөдрөөс эхлээд Эрдэнэс 5 толгой дээр иргэд одоо суур зарлага гэсэн байна. Эрдэнэс 5 толгой ер нь ногд ашиг өгөх ажил ер нь яг ямар шатнд явж байгаа юм асуух юм уу? За энэ асуудлаар бол сангийн сайд маш тодорхой одоо мэдээлэл өгнө. Эрдэнэс 5 толгой компани одоо бүрэн эрхт төлөөлөгч дотор нь орж ажиллаж байгаа тодорхой үйл ажиллагааны талаар зөвлөж байгаа арга хэмжээ, төсөв санхүү, ногдол ашиг, орлого, зарлага, зарцуулалт гэдэг бүх зүйл дээр одоо нэлээд тийм дэлгэрэнгүй хяналтыг тавьж байгаа учраас энэ талаар одоо сангийн яам болон Эрдэнэс 5 толгойн удирдлагууд албан ёсоор мэдээлэл утгагүй юм.